Аюулт хилэнцгийг өчүүхэн чүүлдэлгүй ариун цагаан буйныг хурааж анхаарч өөрийн сэтгэлийг номхдохул авралт бурхны шашин тэрмөн бурхан багшийн сургаалаас Эрхэм үзэгчдийнхээ өдрийн амгалан айлтгая. Та бүхэн сайхан амарч байна уу? Ариусган гүмүдаа нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Өнөөдөр та бүхэнд ажарын бүчтэй хийсэн ярилцлагынхаа 2 дахь хэсгийг танилцуулъя. Саяхан таны бичсэн цагийг бэлэгдэгч наран чөлөө гэж Мантринцэн номыг олж ингээд уншсан л да. Надад 2 юм бодогдсон. Нэгдүгээрт нь одоо хятад өрнсөн одоо тэр соёлын хувьсгалын тэр хүнд бэрх цагийг монголчууд бас 30 хэдэн онд яг туулсан. Яг тийм хэлмэгдэлд яг тэр завланд түүх давтагддаг юм шиг яг давтсан юм шиг. Тэгээд би Монголын түүхийг уншиж байгаа мэтэр одоо таны тэр бичсэн тэр хэсгийг уншиж бас их сэтгэл эмзэглсэн. Нөгөө нэг юм нь болох тань зэрэг тэр хүнд бэрх цагт одоо таны багш Жаяг гэгэн гэж байла. Банчин эрдэнэ гэж одоо монголчууд сайн мэддэг одоо тэр ламнар яаж одоо өөрийнхөө ард түмэнд өмг түшиг болж нэг талаар явсныг бас нөгөө талаар тэр хүнд бицүү цагт та бас бурхны шашны тэр нарийн нандин номнуудыг өөрийнхөө бие дээр багш нарынхаа сургаалаар бас нэг хэрэгжүүлэх гэж явсан надад их гайхалтай санагдчихсан л да. 6 бэлэг барамидыг дурдгдсан тэр сэтгэлүүдийг өөртөө одоо хатуужил болгож бас амьдрал дээр хэрэгжүүлэх гэж явсан нэг тийм сонин цагийн шалгуурт хүрсэн байна лээ. Тэгэхээр та энэ талаас жаахан бэлгэрүүлээд ярьж болох уу? За. Тэр үед бол бидний их өрөөнд ямар чөлөөч байхгүй мэдэл байхгүй өрийн их чөлөөг юу ч байхгүй штэ. Тэгвэл одоо их хэцүү байсан, амьдрал их хэцүү байсан да. Хэцүү баавуулч бидний багш нарын харж байвал та саяхан хэлсэн одоо банчин эрдэнэ одоо бидний одоо Монгол төвдөөс одоо 3 эрдэн байдаг шүү дээ. Далай богд, банчин богд одоо тэгээд одоо живцэн дан богдохт байгаа шүү дээ. Ийм болох нь одоо банчин богдгээ бүр их зовсон. Тэгээд банчин богдын яг одоо багш нь бол миний төрсөн нагац одоо Жаяг багш гэх монголхон байгаа. Тэгээд одоо Жаяг багш бүтэн одоо бүр хамт ажил хийгээд бүр тэгж яхад их соёлын хувьсгаалаар их зовж яхад бид хамт байсан шүү дээ. Тэгвэл бидний өдөр зовоод одоо хүмүүс бүр доромдаад их санаа сэтгэл муу байх тэр хүн бол тийм байхгүй бүр их сайхан баяртай. Тэгэхээр өөрийн ажлын цагчлаар хийгээд тэгээд гагцсан ажил хийсэн гэсэн биш одоо бүр өдөр тэр одоо юу хийгээд одоо тэр хөдөлгөөн тийм одоо улс төрийн нэг хөдөлгөөн зүүндээ ирдэг штэ. Тэгэхээр ирээд зануулаад одоо бүр их доромдод тэгдэг штэ. За тэгэхээр та юугаа боддог юм? Та юм байдаггүй юу? Зовлон байдаггүй юу гэх нь зүүндээ бидэнд одоо адилхан зовлонтой явна. Тэнийг одоо даах хэрэгтэй. Зовлон ирлээ гэж одоо санаа зовоод онцгүй. Тусгүй. Одоо тэгэхээр зовлон ирсэн бол дээд үед нэг муу юм хийсэн байлгүй да. Одоо энэ зовлоноор игээ дамжаад олон нийтийн зовлон алга болох хэлтгээ гэж игээ бодосвол өөрийн сэтгэл амар нэг талаас бас бурхан буянч хийж байгаа. Буян хийж ясан бурхан шажин одоо шүтж ясан бол гагц суужсан газар байранда суугаад бясалгал хийгээд ном уншиж ясан бишээ. Ийм бол энэ чохон бол одоо энэ зовлон ирж явах тэр зовлон яга шингээж энэ бол чохол бүр бурхан номын одоо хичээл байна гэд игээд алтгдаг. Тэрхэн би энэ хэцүү цагт бурхны номыг баримтлаад тийм ээ одоо тэр эрдмийг тэр хүмүүс бас тодорхой хэмжээгээр бүтээж явж тийм түүнэр зүүндээ тийм бодсон нэг хоёр талаас бол Жаяг багш бол зүүндээ хэлдэг. За одоо манай толгой дээр бол их зүүндээ хатуу юм ирсэн маа гэд энэ бол нэг талаас бодвол одоо бүр хэцүү байна гэд. Хоёр талаас бол энэ бас нэг сайн байна. Бидний ийм байхгүй бол олон нийт ард түмэн зовлоныг үзэхгүй шүү гэдэг ийм хэлдэг юм аа. Энэ бол надад бүр их чухал байна. Тийм болох нь би өөрөө бол одоо бол нэг зовлонтой хүн үзвэл сэтгэл хөдлөөд энэ хүнд нэг за тус хүрчгүүл энэ бол дээд үед миний ах дүү байж болно, миний ээж аав байж болно, би тэрийн ээж аав байж болно. Энэ хүнийг зовж явал би зовж ясантай адилгаа игээд бодоосууд юм да. Тийм болох нь одоо их хүнтэй өөр гэдэг юм бөч өөр зорин баг тийм болоод бас миний өөрийн одоо бурхан шажин шүтжсэн дээр ном хийжсэн дээр их тус хүржил байна. Тэгвэл би бодвол олон нийт ч энэ төлөө боддгийм болвол манай ламнар болвол чи энэ төлөө игээ боддгийм болвол их сайхан болно.
Тэгвэл манай бурхан шажин боловч их сайхан дэлгэрэнгээ бодож байна. Завсан амтныг л одоо энерги нэгүүлсэх тийм ээ. Тийм. Тэрнийг одоо өөрийнхөө их лугаа дүүцүүлэн бодох гэдэг бол бас бурхны сургаалын гол үндсэн цөмийнх нь нэг шүү дээ тийм ээ. Тэгэхээр та яг энийг бясалгаж ингэж явж тэгээ би бас танаас хэрвээ та эмзэглээд хариулмааргүй бол хариулахгүй гэж болно. Би ингээд таны тэр намтрын номыг ингээд уншиж байхад надад ингэж бодогдчихсэн. Та одоо 98 онд дөрвөж гарлаа тийм ээ. Их нутгаа орхиод тэгээд одоо өөрийнхөө өргөж авсан хүүг болоод өөрийнхөө үнэн чамд нөхдийг дагуулад ингээд хэцүү бэрхийг чиг зүггүй гарсан. Тухайн үед бол танд бүх юм байсан юм шиг байна. Одоо жирийн нэг хятад хүн, жирийн нэг монгол хүн мөрөөдөж болох л одоо бүх албан тушаал байсан. Нийгмийн одоо дээд тушаалтнуудаас үзүүлэх хайр халамж байсан, итгэл найдвар байсан. Одоо тэр бүх бий босгосон юм орхиод тэгээд дөрвөж гарах одоо тэр мөн шалтгаан чухам юу байваа? Одоо би тэр ном дээр хэлсэн байна. Тэр одоо улс төрийн асуудал байна. Одоо нэг олон хэлэх хэрэггүйч байна. Та мэдж байгаа. Одоо мөн банчин богдын тухай байна да. Банчин богдоо тэгээ таалуулсан дараа хойд төрн одоо яах вэ гэсэн хоёр гарсан байдаг. Нэг нь бол далай богдоос тодруулсан. Нэг нь бол гитийн засахын газраас тодруулсан. Тэгвэл одоо гитийн засахын газраас тэр далай богд тодруулсныг хүлээгээд авахгүй. Тэгээд одоо тэр гитийн засахын газраас тодруулсан тэрнийг одоо яавуулж одоо банчин богд гэдгээ төвөх хэрэгтэйгээ тэгээд сүүлд бүр намайг одоо та одоо энэ хүн багш болох ёстой юм ба. Яг бол танаа наац бас одоо төрсөн наац урд бүрийн банчин богдын багш явсан. Тийм учраас та бас богдын одоо банчин богдын багш бол гэдгээд би одоо аргагүй тэгээд цогтаад гарсан да. Технэн та хэлж байгаа яг зөв байна. Би гадаад яваад одоо 13 жилийн өмнө байна да. Тэгэхээр Америкт явахд их хэцүү байсан. Хэцүү байж нэг хар ажил хийгээд тийм хийх тэр хүрсэнгүй арай. Гүйлчих нэг талаас үг хэл мэдэхгүй. Хоёр талаас нааз гээд байхгүй. Нааз одоо хүнтэй одоо бүр холбоо тавьчихдаггүй шүү дээ. Одоо улс төрийн асуудлаар их хэцүү байсан гэдэгтээс бас бүр их аасан. Тийм болох нь одоо бүр тэгээ таньдаг хүн байхгүй. Тэгээд амьдрал ямар байсан бүр мэдэхгүй. Одоо бүр баруун одоо бидний Азийн одоо бүр бүглүү нэг хязгаараас очсон хүнд тийм ээ. Америкт хөл тавина гэдэг бол бас хэцүү байсан. Тийм болох нь их завсан. Тэгээд зарим миний нааз нэр золгоод гэдэг хүн байна. Адил бас төвд хүмүүс ч тэгээ асуусан юм аа. Та одоо игээд цогтод гарсан ямар утгаар гарсан юм аа? Танд юу дутаа вэ? Юу дутж байгаа гэдэг ихсэн да. Тэгвэл надад юу ч дутчихгүй лээ. Та хийжсэн адил би нутагтаа байхдаа юу боловч байгаа надад шавнарга тэнд байна. Ноёнга том ноён болж ялаа. Тэгээд юу боловч байсан. Тэгээд тэр цогын хайжаад гарч яадаг юу бол хүнд бол одоо күнээ энэ чөлөө гэсэн энэ бол их одоо их чөлөө гэсэн чухал байна. Юунаар одоо гарсан да. Тэгээд би өөрөө бол нэг бурхан шажин шүтдэг хүн. Бурхан шажин шүтдэг хүн миний одоо яг одоо төрсөн нагц байж болно. Миний одоо шүтжсэн богд байж болно. Банчин богд байгаа шүү дээ. Тэрийг одоо бид нэг шүтгэхгүй хүнийг төвөөд чиний хар хүчээр чиний толгой дээр төвөөд чи шүтэх хэрэгтэй гэвэл тэр одоо хүчтэхгүй шүү дээ. Тийм шалтгаар гарсан тийм учир юм аа. Багшийнхаа урд дүрд хайртай байсан. Тэр дүрдэн одоо чин үнэнч байсан тийм ээ. Тэгээд тэр багшийнхаа дүрийг өөр газар заларчаад байхад өөр хүнийг би багшаа гэж бодох үнэхээр бас танд хэцүү байсан. Тийм. Тантай нүүр тулж ингэж уулзаж учрахаас өмнө таны сургааг их сонсдог байсан л да. Америкт байдаг манай монголчууд бол ажаагаа ингэж танд их шүтдэг, танд их одоо бараалхаж, багшч шүтэж, хүндэтгэж явдаг тийм ээ. Тэгээд тэр байтугай одоо 2-3 жилийн өмнө танд зориулж наадам хүртэл Монгол наадам хүртэл хийж гэж ингэж доолж ийсэн. Тэгэхээр ялгаа байхгүй хүний нутагт одоо амьдралын сайн сайхныг хайж сурч боловсрох гэж ингэж явдаг улсууд бол их нутгаан, элгэн саднаан тэгээд дээрээс нь өөрийнхөө одоо шашин соёлыг маш их өгүүлэн санаж тэгээд ингээд бас аврал хайж ингэж тэн дээр очдөг байх гэж тийм ээ. Тэгэхээр та тэр монголчуудын тухай жаахан ярил. Өмнө нь би Калифорниад байсан. Анх одоо би Калифорниад хүрээд тэнд амьдарсан. Тэгсэн Калифорниад одоо Bay Area-га одоо Сан Франциско гэж тэр өөр зөөр бас монголч ус зүүндээ байсан. Тэгэхээр нэг 1000 гаруй
бууч бараг 2000 хүн байсан. Тэгж яагаад одоо бүр их олон болсон. Одоо бүр одоо хэдэн мянга ч болсон гэж хэлдэг да. Тэгээ монголчууд тэгээд байж байгаад намайг таниад авсан. Тэгэхээр монголчуудын ёс нэгнийгэн хэлээд бүр одоо олон хүнтэй таньдаг болсон. Нэгээ давхлаа. Тэгээд бүр ирээд одоо асуудал нь юу вэ гэх дээр тэгээд монголчууд одоо нэг ноён нургын ном унших хэрэгтэй гэрээсэн салаад удлаа. Тэгээд одоо миний ноён нургын ямар байна? Одоо нэг жил гарч яан тэгэхээр нэг заслал хийх үү гэдэг ийм зүүндээ ийм асуудал байдаг. Тэгэхээр за тгийе гэдэг нэг ном зам уншаад тэгээд бас яг хуу залуучус ирсэн олон байна, оюутан байна. Тэгээд бас тэнд ажиллаж ясан хүмүүс олон байна. Тэгээд одоо энэ бурхан шажны тухай ягаад одоо амьдрах хэрэгтэй, юу хийх хэрэгтэй гэдэг энэ төлөө бидний зүүндээ ярьдаг. Яриад бас тэгж ягаад одоо сайхан болоод одоо олон хүнтэй таньдаг болсон. Тийм дараа тэгээд бас нэг жижиг сум тийм бууч нэг санчир одоо тийм нэг шажина төв гэх тийм босгосон. Нэг төв байгаа. Төв байгуулад тэнд ирээд хүмүүс ирээд тэгээд нэг цагаан сарын ном уншдаг тэлээ 15-ын бууч шинийн 8 буу тийм хүрхтэй дүүчин эдэн дээр хураад нэг заах ном зам уншаад тийм хийдэг. Тийм тэгсэн дараа одоо нэг 6 жилийн өмнө байна да. Манай одоо дээд гэген далай багшаас одоо захаа буугаад намайг одоо Индиана мужид яв гэдэг Индиана мужид явсан утга нь юу ангах дээр өврийн тэр далай багтын өврийн төрсөн яг ах нь нэг том сум барьсан байлаа. Тэнд одоо Индиана мужид одоо Индианагийн их сургууль га манай Индианагийн их сургууль гэж ярьдаг. Индиана их сургууль одоо Америкт байсан сургууль дотор гагцх нь одоо Монголын судал байсан тэр сургууль шүү дээ. Тийм болох нь монголч зүүндээ байдаг да. Тэгээд одоо тэнд нэг сум байдаг. Та яваад энэ сумыг би танд одоо бэлэглэе. Та яваад хамаар гэхэд би явсан да. Яваад тэгээд одоо энэ сумыг одоо яах вэ гэдээ би далай богдоос бас игээд асууж аж. Тэгээд далай богдын одоо захирлал одоо төвд Монголын бурхан шажина соёлын төв гэдэг игээд одоо төв болгосон. Тэгсэн дараа тэгээд монголчууд бол зүүндээ ирдэг. Далай богдын өврөн боловч 2 удаа моролсон. 2 мод буугаад тэгээд одоо хичээл тавиад тэгээд тусдаа бас монголчуудтай золгоод тэгс юм аа. Монголчууд байсан газар нь жилийн 1-2 удаа игээд айлчлаад яваад бас нэг ном зам уншаад тэгээд бас нэг юу гэдгийг би хамтаа одоо бас асуудал байвал нэг заахан тиймний хариуцлаад тэгэл зүүндээ яваа суудаг. Тэгээд би монголчууд боловч зүүндээ хэлдэг. Та нар одоо угнаас бурхан шажин тагчаас шүтжсэн юм хүн байна. Тэгвэл одоо бид адил байгаа. Би нутагтай байхад ч миний ээж аав нар бүр бурхан шажин шүтдэг. Тийм болох нь адилхан байна. Одоо нэг өврийн нэг ноён нурга их чухал байдаг. Зөв амьдрах хэрэгтэй шүү дээ. Зөв амьдрах хэрэгтэй. Тэгээд одоо нэг зовлон өвчин тахал, зовлон саад барчд байж болохгүй игээ суудаг. Тэгвэл юу хийх вэ? Та ягаад тус хөрөх вэ гэж надад зөндөө асуудаг. Тэрхнээ би хэлдэг. Бидний бурхан шажин шүтжсэн хүмүүс өлөө одоо Монголд болов алтан гэрэл нэг омшдаг ийм нэг дарчуу байдаг юм аа. Тэгвэл та нар жилдээ нэг удаа нэг алтан гэрэл омшихгүй юу гэдгийг хэлдэг. Одоо өнөөдөр боловч монголчууд та нар дамжуулаад игийг хэлж байгаа. Одоо олон ном гэдэг бид нь одоо их читгэхгүй шүү дээ. Би хэлжсэн юу ангул өөрийн чин сэтгэлээс одоо 3 эрдэнэ цаахан залураад нэг алтан гэрэл нэг удаа омшаад. Тэгээд нэг 3 гүрэн гэдэг нэг байдаг. 3 гүрэн бол одоо цагаан шүкүрт байна, ногоон дарк байна, ширвнийн бүү байна, ширнийн гаждууд. Энэ 3 номыг нэг өврийн цагчлаар өврийн наснаа тоогоор уншдаг юм бүү, нэг 100 удаа уншдаг юм бүү, түүнээс үгүй уншдаг юм бүү. Тим нэг уншдаг юм бол тэгээд бүр их сайхан. Тэгээ болно даа гэж. Болно гэдгээ бодож яадаг. За тийм дээр давхар одоо бидний зүүндээ хэлдэг бурхан сакуска өмнө байдаг. Тэгэхээр одоо бурханг бол одоо бидний яваанд мөржсэн газар л байна да. Одоо бидний гэгээрээд ямар хүн боловч бурхан болох тийм боломж байгаа. Бурхан бидний бурхан шажнаар игээ судал хийгаа сураад явдгийн бол анх тэгээд ар хат болно. Тийм дараа бол одоо нинжи сэтгэл байгаад тэгээд одоо бодисафа болчихно. Тэгээд бодисафа болоод тэгээд бүр одоо оюун ухаатан болвол тэгээд гэгээрээд. За тийм мөрөөр явж явах дээр бидэнд хамаараа тус хурж яадаг нь хэн байна гэвэл сакус байна. За тэгвэл манай Монголд ямар сакус тагдаг бол янзын сакус байна. Одоо говил хангаага байна. Одоо тэг гомбуга байна, хамуга байна. Одоо тэгээд янз байна. Гүйлчиг одоо
би сонссон болох нь ерөнхийлөгчч тэгээд хэлсэн гэж байна. Одоо очир бааны бурхан их чухал гэдэг. Тэгвэл би энэ удаа чи нэг жижиг очир бааны бурхан тавилсан юм аа. Тэгвэл одоо олон нийт болвол заримд хүмүүст нэг бэлгэлдэг. Тэгээд очир бааны бурхнаа нэг сайхан тахиад. Тэгээд бурхан сакус тагчаан гэвэл яагаад тагтыг хэлдэг тэрийг бас мэдэхгүй шүү дээ. За сакусын ном гэдэг унших юм байгаа. Тэр бол зүгээр энгийн хүн бас заахан уншчихдаггүй байх уу. Тэр бол ламнар унших ёстой. Ламнартай хэлээд жилийн нэг удаа одоо сакусын ном уншуулад тэгээ өврэн бол тэр очир бааны бурхнаа гитэн тахиад тэр онорхныг угаасаач Монголыг даасан бурхан гэж тэгж хэлдэг шүү дээ. Тийм болох нь очир бааны миний сакус мөн гэд бодоод өврөө нэг ямар зовлон жиргал байвал тэр хүнд хүслээд тэгээд одоо тэр бурхан сакус бол өврийн хан шиг одоо дахаад биетэй хамт байна гэд игээд суудаг юм бол тэгээд тусгуур нэг игээ боддөг юм да. Тэгвэл нэг бурхан шажин гэжсэн ийм хийгээ суудаг юм бол тэгэхээр их сайхан байга бодож байна. гэж итгэл одуулж тийм ээ. Тийм. Тэгээд би саяхан хэлжсэнтэй адил бидний лам нарын зүгээс хэлдэг юм бол одоо хүмүүс ирээ зөндөө хүсэлдэг да. Одоо нэг ийм ном уншаад өг, тийм ном уншаад өг, ийм заслаг хийгээд өг, тийм заслаг хийгээд. Тэгхэн зарим хүн чаддаг, зарим хүн бол за байхгүй шүү дээ. Завгүй бол бүдэн зүгээр хоос нь амаар одоо болно гэд амлчгээд умшихгүй бол нүгэл байгаа шүү дээ. Тэгвэл одоо тэр муу байна гэж бодож байна. Тийм болох нь би өрөөм бол цагчлаар нэг алтан гэрэл умшдаг юм өдөр босоод. Тэгээд одоо энэ жилээс эхлээд би нэг алтан ганжуур умшиж байгаа. Алтан ганжуур бол одоо 108 байт. Их том ном байна. Тэгвэл би өөрөө умших их удаан жил умших юм байна. 3 жил мөлчг бараг умших юм бoo гэж бодож байна. Тэгвэл тэгээд би умшнага бодож ил байна да. Тэр бол олон нийтэд ард түмэн төлөө би нэг